Бурхан бол ухамсар, бурхан гэж тусдаа бүтээгч байхгүй. Ухамсар өөрийгөө бүтээсэн. Бид тэрхүү ухамсарын нэг хэсэг. Үүн дээр шашинтан сүнслэг хүмүүсийн ялгаа гардаг. Мухар сүсгийн буюу зүгээр л итгэдэг 90 үе дуусаж, үнэн мэдлэгийн 90 үе эхэлж байна. Бид цаанаасаа л бүхнийг ойлгож, мэдэж, ухаарч сэрэх болно. Хүн бүр ойр ойрхон чаналинг хийж, дээд ухамсартайгаа уулзах, цаашдын хийх ёстой зүйлсээ мэдэх болно. Бид яагаад үнэн мэдлэгийн 90 чилжиж байгаа вэ гэхээр ухамсар өөрийгөө өөрөөр нь танин мэдэх ёстой. Дэлхийн бүх зүйлс хувьсан өөрчлөгдөж байх ёстой. Амьдрал бол хувьсэл. Бидний ухамсар хувьсаж байгаа. Биднийг дараагийн түвшинд гаргахыг шаардаж байгаа. Дэлхий өөрөө өндөр давтамж долгионыг ялгаруулж эхэлсэн болохоор бид түүнтэй ижил долгионд очих ёстой. Ингэснээр бид өмнө нь өөрийнхөө болон дэлхийн ертөнцийн тухай ойлгож чадахгүй байсан олон зүйлээ ойлгож, олон зүйлийг нээж илрүүлэх ёстой юм. Бидний дээд ухамсар өндөр давтамж долгион дээр оршиж байдаг. Дээд ухамсартайгаа уулзахын тулд бид өөрсдөө өндөр долгионыг ялгаруулж явах хэрэгтэй. Үйлдэл долгион яг юу юм бэ гэдгийг ингээд ойлгохын тулд ухамсарын доод түвшинд байгаа хүмүүс өөрсдөөсөө нэг арай доод түвшний долгионыг ялгаруулж байгаа шүү дээ. Тэгээд тэдгээр хүмүүс бараг хизээч одоо өөрөөсөө дээд түвшний ухамсарын долгионыг ялгаруулж байгаа хүмүүстэй тохирж уулздгүй л гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ та өөрөөсөө өөрчлөл шинжилтийг яг хүссэн үед дээд ухамсарын түвшний хүмүүс эсвэл тэр оршуунуудтай уулзах боломж гардаг. Учир нь биднэрт free will буюу чөлөө сонголт гэж байдаг. Энэ чөлөө сонголтыг яг үнэн байлгахын тулд бид нар энэ хүн болж төрөлтөө бүхнийг мартдаг. Тэгснээрээ бид чөлөө сонголтыг хийдэг. Энэ чөлөө сонголт нь яг юу юм бэ гэхээр та энэ үнэн мэдлэгийн одоо ухамсарын дээд түвшинд очих юм уу эсвэл яг одоо байгаагаараа үлдэх юм уу гэдэг сонголтыг танаар хийлгэж байгаа гэсэн үг. Чөлөө сонголт гэж байдаг учраас дээд ухамсарууд бол тань руу халдаж ингэж хүсээгүй байхад ч байнга туслахгүй. Үнэхээр та залбирах, өөрөөсөө асуух, гуйх үед бол ингэж заавал тусалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зя тэгээд өөрийнхөө ухамсарын түвшнийг тодорхойлохын тулд одоо ийм сүрэг мэдрэмжүүд болох ичих, буруутай мэд санагдах, айдас, уур, хит их ойг орхож өөрөөрөө бахархах эдгээр мэдрэмжүүд бол ийм сүрэг доогуур давтамжтай мэдрэмжүүд гэсэн үг. Тэгээ бусдыг шүүмжлэх За хэрвээ таны ухамсарын түвшин дээшилж та ихэнх үедээ зүгээр энгийн байдал энийгээ нэг өөрчилчихин сан гэсэн хүсэл өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хайр инэрлийг мэдрэх, нэг гэдгээ мэдрэх, өөртөө ухамсартайгаар сэргэг ухаанаар хандаж чадах, юмсыг байгаагаар нь хүлээж авч чадах. Эдгээр мэдрэмжүүд орж ирж ивэл та ухамсарын арай дээгүүр түвшинд байна гэсэн үг. Дээд ухамсар дээр орж байгаа хүмүүс бол хизээч бага давтамж долгионыг ялгаруулж байгаа хүмүүсийг шүүмжилдэггүй. Яагаад вэ гэхээр өөрөө ч гэсэн тэр хэсэгт байсан ямар ч дээгүүр долгион давтамж дээр оршиж байсан бид нэр доош унах үеуд зөндөө байдаг. Тэгээд энэ үеүүдэд ч гэсэн ордог учраас хизээш доогуур явж байгаа ухамсарын түвшинг бол шүүмжилдэггүй. Яг бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг. Тэгээ хүн болгон өөрийнхөө хувийн аяллыг хийж байгаа юм байна гэдгийг маш сайн ойлгодог гэсэн үг. Доогуур давтамж долгионтой хүмүүсийн үргэлж мэдэрдэг зүйлс нь юу вэ гэхээр ядаргаатай санагдах, янз бүрийн сэтгцийн өвчин донтох, янз бүрийн эмнээс ахуулаад хар тамхи арх хүртэл одоо ийм химийн бодисуудад донтох, тэгээд хит их ирч хүчтэй байх, тэр ирч хүчээ зөв зүйлд зарцуулж чадахгүй байх гих мэтчлэн зүйлс орж ирдэг. Тэгээд энэ арай доогуур ухамсарын түвшин дээр оршоод байгаа хүмүүс амьдралыг ямар өнцгөр хардаг вэ гэхээр өрсөлдөөн, тэмцэл, бүх зүйл хүслээр нь болдоггүй. Тэгээ бусдаас шаардсан, хохирогчийн дүрд орох, итгэл найдвараа алдсан иймэрхүү нүдээр амьдралыг хардаг учраас энэ өнцгөөс аливааг харж ярьж байгаа хүмүүсийг ерөөсөө шүүмжилж болохгүй. Зүгээр л арай доогуур ухамсарын долгионыг өөрөөсөө ялгаруулж ийн гэсэн үг. Тэгвэл доогуур ухамсарын долгион дээр оршоод байгаа үедээ энэ байдлаас хэрхэн гардаг вэ гэхээр айцаа даван тулах, өөрийнхөө үн цэнийг ойлгох, мөн түрүүн хэлсэн маш их эрч хүчтэй болчдөг гэсэн тэр эрч хүчээ зөв зүйлд, эерэг зүйлд зарцуулах. Тэгээ бусдад туслах ч юм уу эерэг зүйлд зарцуулснаар дараагийн ухамсарын өндөр түвшинд орох боломжтой болно. Харин дээгүүр ухамсарын долгион дээр оршиж байгаа хүмүүс юуг мэдэрдэг вэ гэхээр creativity буюу маш их бүтээлч байдал, аз жаргал, хүсэл мөрөөдөл, зорилгоо олсон юм шиг мэдрэгдэх. Тэгээ амьдрал маш утга учиртай санагдах, flow state буюу тэр урсгалд байн ойр ойрхон орж чадах тиймэрхүү зүйлсийг мэдэрдэг. Амьдралыг ямар өнцгөр хардаг вэ гэхээр ханамжтай, бүх зүйл өөрийн хүслээр болж байгаа юм шиг, амьдрал утга учиртай, итгэл үнэмшилтэй, бат зогссон, ийш тийшээ хазаахгүй. Иймэрхүү мэдрэмжүүд орж ирдэг. Тэгэнгүүт ихэнх хүмүүс ямар
ухамсарын түвшин дээр очдог вэ гэхээр энэ neutral болон willingness гэсэн ийм долгионыг ялгаруулад нэг ийм энгийн тайван байдал дээр оршиж идэг. За тэгээд willingness болохоор ингээд хүсэл мөрөөдлөд даах юмсан, өөрийгөө өөрчлөх юмсан гэсэн тэр энэ хүсэл дээр оршиж идэг. За эдгээр хүмүүс дараагийн түвшинд ухамсарын түвшинд яаж гардаг вэ гэхээр амьдралын утга учраа олох тэгж байж дараагийн түвшинд гардаг. За тэр дараагийн түвшинд гарснаар бүхнийг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болдог. Одоо амьдралын утга учраа ойлгох хүнд бол үнэн мэдлэг, энэ гэрэл гээгээ, хайр, маш их хэмжээний баяр баясгал, яг л ийм диваажинд амьдарч байгаа мэт ийм мэдрэмжүүд төрж эхэлдэг. Бидний амьдралын утга учраа олох гэдэг нь яагаад ийм чухал юм бэ гэхээр ухамсарын дээд түвшинд авчирдаг учраас ийм чухал гэдэг байна. Дотоод хүн болон одоо байгаа байдал хоёр нь хизээж хоорондоо хэрэлдээд байдаггүй. Заавал нийгмийн програмчлалд орж бусдын хүсэлд нийцэх гээд хичээгээд байдаггүй. Энэ бол ингээд ухамсарын дээд түвшин дээр явж байгаа гэсэн үг ээ. Тэгээ бид нэр түрүүн хэлсэнчлэн одоо энэ ухамсар болоод амьдралал тэр чигээрээ дэлгэн үйлдэл тавтамж. Тэгэхээр энэ бол үргэлж дээшээ доошоо орж байдаг. Гэхдээ та ухамсарын өндөр түвшинд гарч чадсан бол түүнээсээ доошоо унахад бол санаа зовох юм байхгүй. Угаасаа тэр өндөр түвшинд байж үтсэн юм чинь түүндээ дахиад очиход бол маш амархан. Хүн болгонд одоо гунж гутрах ганцаардах тийм үеуд байдаг. Тэр үед бол зүгээр л өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний тулд ухамсарын тэлэлт хийх, таныг одоо цагт байлгаж чаддаг дуртай зүйлээ хийх, зөв хооллох, хөнгөн байх, бие цуусын энергийн бөөгнөрлийг арилгадаг тасгал хөдөлгөөнийг хийх, ганцхан өөртөөгөө удаан цаг хугацааг зарцуулах шаардлага үүснэ. Энэ аялал донд явж байхдаа олон хүмүүс таагүй тухгүй мэдрэмжүүд олох, нэг зүйл дутуу байгаа мэт санагдах, ганцаардах, ямар нэгэн зүйлийг хайх, уйдах гэх мэт мэдрэмжүүд орж ирдэг. Энэ бол сүнслэг аяллыг туулж байгаа хүн бүрт илэрдэг шинж тэмдгүүд. Хуучин өөрийгөө гээж өндөр үеэлзэлд оршиж буй шинэ өөрийгөө танин мэдэж байгаа шилжилтийн үе учраас таны дотор хоосон мэдрэмжүүд төрдгөө. Одоо санаа зовох, уг сөрөг мэдрэмжинд өдөрдүүлэх огт хэрэггүй, зүгээр л ажиглаад үзээрэй. Анхаарлаа болж бүтэж байгаа зүйлдээ төвлөрүүлж өнөөдөр танд юу байгааг хараарай. Мартаж болохгүй зүйл бол сүнсний аялал, хувийн аялал хэдий ч бид бүгд хоорондоо холбоотой тул энэ аялалд хамтдаа байгаа. Та өрөөнийхөө нэг болон чимээгүй суугаад бяцлал хийж байхдаа л эргэн тойрны олон хүнд нөлөөлж дэлхийг өөрчилж байдаг юм шүү. Мохор сүсэг бол програмчлалын үр дүн бол харин сүнслэг байдал гэдэг нь бид өөрөө ухамсар, бид өөрөө тэр бүтээгч гэдгээ ойлгож өөрөө өөрийнхөө дотроос үнэн зөв мэдлэг мэдээллүүдээ олох, өөрийгөө таньж мэдэж илрүүлэх энэ байдлыг сүнслэг байдал гэж хэлж байгаамаа. Бидний бодол санаа, сэтгэл, мэдрэмж бүхий л зүйл өөрөөсөө давтагдшгүй долгион үйлслийг ялгаруулдаг гэдгийг үргэлж санаарай. Долгион үйлсэл гэхээр мэдээж яг л давалгаа шиг байнгын дээш доош орж байгаа учраас өөрийгөө сөрөг мэдрэмжтэй байгаа үедээ сөрөг мэдрэмжийг мэдэрчглээ гэж түнд өдөрдүүлж гуниж гутрахгүйгээр эргээд энэ давалгаа дээшээ босно гэдгийг үргэлж санаж байгаарэ. Хамгийн анхны подкастын үеэрээ бид асуулт асуудаг форум нээсэн байгаа. Түүн дээр ингээд олон хүмүүс өөрийнхөө туршлагаасаа хуваалцсан байна. За нэг ижил жишээ ажиглагдаж байгаа нь юу вэ гэхээр хүн бүхэн маш их зовж зүдэрдэг те. Өөрт ингээд амьдралд таагүй өвчин зовлон, осол аваар одоо салал, сэрнэлт, хайртай хүнээ алдах гэх мэт иймэрхүү зүйлстэй тохиолддог гэдгийг санаарай. За тэгээд энэ хэцүү зүйлийн дараа л сайн сайхан зүйл ингээд ирдэг гэдгийг бол үргэлж санаарай. Тэгээд тэр олон хүмүүсийн жишээ бас энэ дээр гарч байна. Тэгээд дараагийн дугаар дээрээ яг эдгээр хүмүүсийн жишээг уншиж танилцуулж тус өөрийн хэмжээгээрээ туслах гэж хичээх болно. Тэр агуу том зүйл бурхан гэгдээд байгаа одоо ухамсарын нэг хэсэг гэдгээ л үргэлж санаж аваарай. Баярлалаа.